За дулаан шийдэл төслийг хүрээнд дөрвөн байгууллага нийлээд хоёр өрхийн дулаан хамгаалтыг сайжруулах мөн сэргээгдэх эрчим хүчтэй ослуулсан байдлаар сайжруулах юм ажлыг хийх гэж байна. Энэ хүрээнд бүдгүн дулаалахаас өмнөх тухайн айлын 5 дахь үе тэгэлэл дотор агарын чанарын асуудлыг хэмжих юм багжийг өнөөдөр сурлуулж байна гэсэн үг. Эргээд дулаалсны дараа мөн нөгөө халаалтын систем, гаржуулалтын систем өдрийг тавьсны дараа ямар өөрчлөлт гарч ирнэ гэдгийг харах зорилготой. За тухайн багж маань өөрөө тухайн айлын дотор агарын температур болон чиглэлийг хэмжиж яадаг. За чиглэлийг хэмжинэ гэдэг маань өөрөө эргээд нөгөө агаар салхилт хэвээ явж чинь үгүй юу гэдгийг илэрхийлж өгдөг гол хэмжигдэхүүн байна. За дээрээс нь нэмээд айлын 5 дахь асуудлыг илэрхийлж яадаг зүйл юу гэхээр температур гэдэг тийм. Тэгэхээр энэ температурын хоёрыг өөр дөр санах бүхий ийм багж тавьж байна. За энэ багж маань өөрөө одоо хэрэг хэмжээний хугацаатай хэмжилт авах уу гэхээр нэг ойролцоогоор 2 жилийн хугацаанд өөрийнхөө өөр дөр мэдээлэлээ хадгалаад ингэ байж байгаа учраас яг судалгааны ажил зориулагдсан байна гэсэн. Тэгээд тэр бүрээнд бүхэн урт хугацааны хэмжилтийг тухайн айлтаар эхлүүлээд байж байна. Хүмүүс маань иргэд маань чадлынхаа хэрэг дулаалж байна л да. Гэхдээ юуг анхаарахгүй байна вэ гэхээр өдөрт яг одоо энэ барилгын үед бол хөөсөн цороо буюу гадна талаас нэг 5 сая хөөсөөр дулаалчихж л дээ. Тэгээд энэ маань өөрөө эргээд нөгөө барилгынхаа насжилтанд хангалттай нөлөөлөх үүс буюу үндсэн хийцүүлэх ханаа хамгаалж чадахгүй гэсэн үг. Энэ маань өгөхөөр ойролцоогоор 15 сая дулаалга хийж өгсөний дараа л яг үндсэн хийцүүлэх хан маань дулаан байж чаддаг. Тэр утгаараа таны үйл хөдлөх урт настай болно. Дээвэр бол хайцангуй асуудалгүй юу гэхээр тэн дээр гадуурн зав өнгөлөөд байх шаардлагагүй учраас илүү дахин зардал гардаг учраас эхлээд та 5 сая байна 10 сая дээврээ дулаалчих. Тэгээд боломжтой үедээ 5-5-аар нэмээд авах боломжтой гэж хэлсэн.